Перед чемпионатом мира Дэлхийн аваргын тэмцээний өмнө Анна Леонова өвдөгний хөндлөн шүрмсөөр тасалжээ. Гэвч бэртэн түн цаад болсонгүй. Анна богино зэвсгийн төрөлд өрсөлдөгчтэй огтхонч боломж олгосонгүй алтан медаль хүртсэн юм. Харин Цюаншу буюу нодоргын төрлөөр мөнгөн медаль хүртжээ. взяла серебро. Честно говоря, еще не... Би одоо ч итгэж чадахгүй байна. Энэ бол миний бага насны мөрөөдөл. Хоёр дахь төрөлд алтан медаль авснаа мэдэх тэр мөчөд сэтгэл үнэхээр хөдөлсөн. Сэтгэл хөдлөл дээд зэгтээ хүрсэн. Хамгийн түрүүнд би телеграм руу орж ээжтэй "Ээжээ, би дэлхийн аварга боллоо" гэж бичсэн. Ээж минь нулимс унгаад тэр дороо аавд, ах эгч, дүүнэрт мань хэлсэн байсан. Манайх өнөр өтгөн болохоор бүгд хамт баярлсан да. Чемпионат мира Дэлхийн аваргын тэмцээн Хятадын Сичуан мужид болж 47 улсын 1000 гаруй тамирчдыг нэгд орцголжээ. Бурайдын шигшээ баг 3 тамирчнаас бүрдсэн. было 3 спортсмена. Здесь было очень приятно отметить, что Казахстан, Тажикстан, Кыргызстан, бүр Бразил хүртэл улс орнуудын төлөөлөгчд ирж бидэнд баяр хүргэж сэтгэл хөдлснөө илэрхийлж байсан. Оросын тамирчдын түвшин өндөр байдаг нь гадаадын тамирчдад үргэлж сонирхолтой бахархал төрүүлдэг зүйл шүү. уровень спортсменов все-таки Немного не хватило Харин Захар Жданов амглан жигжитв нар медалийн тавцсан дараа хүрсэнгүй. Хоёулаа 4-р байранд орчээ. Тэднийг ирэх 11-р сард болох Оросын цомын тэмцээн хүлээж байна. Щербаков. Новости дня. Ученик 8 класса. 8-р ангийн сурагч Евгений Мясников эрүүл мэндийн бэрхшээлтэйж спортын замналаа олон жил үргэлжлүүлж байгаа нэгэн. Бага наснаасаа сэлэлт, воркаутаар хичээлж ирсэн тэрээр одоо сургалт хүмүүжлийн тусгай дунд сургуулийнхаа сагсан бөмбөгийн багийг амжилттай удирдах байна. Женя сагсан бөмбөгөөр хичээлэх болсон шалтгаанаа амжилт эрч хүчний төлөө хэмээн тодорхойлсон бөгөөд бусад хүүхдүүдэд спортоор хичээлэх урам зориг өгөхийг хүсдэг. Я этим ребятам желаю. Би хүүхдүүдэд хэлэхдээ өөрсдөө дур хүсэлтэй байж залхууралгүй спортоор хичээлээсэй гэж хүсдэг юм. Хин нэгэн алгадаж биш, харин өөрийн хүслээр амжилт, эрүүл мэндийн төлөө тэмүүлээсэй гэж бодож байна. Сами туда шли. К успеху и здоровью. За победу борются. Мөн энэ тэмцээнд сансгалын бэрхшээлтэй сурагчид ч хүч үзэж байна. Тэд тоглолтын явцад дохой зангаагаар харилцдаг. Тэмцээний шүүгч Артем Сараевч тоглогч нартай дохойны хэлээр ойлголцдог. Сагсан бөмбөгийн 3 хэрцэн 3 төрөл жирийн шүүгэл тохирохгүй. Учир нь хүүхдүүд сонсохгүй юм. Тиймээс би дохой зангаа болон хөлийн дэвсгэр чимээг ашиглан заавар өгдөг. Алдаа гарвал дохойгоор тайлбарлаж зөв хөдөлгөөнийг нь үзүүлдэг юм. Хамгийн гол нь тэдэнд энэ үнэхээр сонирхолтой. Хүүхдүүдийн харц цог золбоотой сэтгэлэн тогтолдог. Энэ л хамгийн чухал зүйл юм. Товарищеских Нөхөрсөг тэмцээнд нийт 13 баг оролцож байна. Тэднээс 5 нь оюуны бэрхшээлтэй хүүхдүүдээс бүрдсэн бол 3 баг нь сансгалын бэрхшээлтэй сурагчдаас бүрджээ. Үлдсэн 6 баг нь энгийн сургуулийн сурагчид бүх ангиллын оролцогчдод тэгш тухтай нөхцөл бүрдүүлсэн. Ийм форматтай тэмцээн хотод анхудаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд зорилго нь альва саадыг арилгаж хүүхдүүдийг нэгтгэж багийн ур амьсгалыг бэхжүүлэхэд оршиж байна. и повышают командный дух. Проект Энэ төсөл нь хүүхдүүдийг бие биетэйгээ харилцаж хөгжөхөд чиглэсэн. Бүх ангиллын хүүхдүүд хоорондоо ойлголцож хамтдаа хөгжих боломжийг бүрдүүлэх, тэдний амьдралд интеграц хийх зорилготой. все это в жизнь. Второй тур соревнований. Тэмцээний 2-р шат энэ сарын 26-нд болох бөгөөд шилдэгүүдийг 12-р сард болох шигшээ шатанд шалгаруулах хичээ. Дмитрий Беликов, Артем Буинов. Новости дня. Полгода Хагас жилийн бэлтгэл хийгээд Азиза Гуруева тавцсан дээр гарч байна. Жингээ авлаа. Тамирчин маань чадахгүйгээс чадах хүртлээр үзэж байж яллаа. спортсменка Астана. Азиза охин 49 кг хүртэл жингийн ангиллын өсвөр болон залуучуудын аваргаар шалгарлаа. Түүний амжилт огцон мөргөлтөд 63 кг, бүрэлдэхүүнтэд 82, Орос Албаны улсын хөндийн өргөлтийн авах шалгаруулах тэмцээн Ирхүү хотод болж өнгөрлөө. Эхнийх дээрээ бараг л тэг оноо ахшигсан. Манайхны хэлээр бол бүтлгүүд их шахлаа. Гэхдээ би өрсөлдөгчөөс бүх талаар илүү байж чадсан. Эцэст нь ялалт байгууллаа. Азиза Гуруева занимается. Азиза 9 настайгаас спортын замналаа эхэлсэн. 20 хүрсэн ч тэрээр аль хэдийн амжилт гаргаад байна. Түүний тасгалжуулагч Сергей Кузин охиныг хэдэн жилийн турш тасгалжуулж байгаа бөгөөд Азиза нь хөндийн өргөлтийн хувьд төгс биеийн бүтэцтэй гэж үздэг. Азиза 16 настайдаа хөндийн өргөлтөд орж ирсэн. Харин 17 наснда буюу яг жилийн дараа спортын мастер болсон. Энэ бол гайхамшигтай амжилт. Эхлээд ердөө хагас жилийн дараа спортын мастерын зэрэглэлд нэр дэвшигчийн норматив биелүүлж дахин хагас жилийн дараа бүрэн мастер болсон гэсэн үг.
Тэр үед ч мөн өсвөрийн улсын аваргад оролцож 18 нас хүрээгүй байсан ч спортын мастерын нормативыг анхны оролдлогоор биелүүлсэн. Я с первого раза выполнил норматив. Азиза зөвхөн хөндийн ургалтаар хязгаарлагдсангүй. Тэрээр пауэрлифтингийн олон улсын хэмжээний спортын мастер бөгөөд 7 удаа дэлхийн дээд амжилт тогтоосон. Дасгалжуулагчийн хэлснээр одоогийн гол зорилго нь Оросын шигшээ багтах бөгөөд дараагийн алхам нь 2028 оны Олимпиад өрсөлдөх юм байна. Константин Синицын специально для программы «Новости». Мотор талбай чимээгүй. Творчество в жизни. Егор Дубцовын амьдралд урлаг үргэлж онцгой байр суурь эзэлсээр ирсэн. Тэрээр олон жилийн туршлагатай КВН-ийн тоглогч бөгөөд өвөр байгалийн хязгаарын шигшээ багийн бүрэлдэхүүнд тэр дундаа дээд лигийн тэмцээнд хүртэл оролцож байжээ. Түүнийг кино урлаг руу хөтөлсөн гол төлөвлөс нь КВН-ийн хамт олон байжээ. Кинематограф. В Улан-Удэ есть у нас друзья. Улаудад манай КВН-ийн найзууд байдаг. Бид олон жил хамт тоглож харилцаж ирсэн. Тэд биднийг уриалж бид ч бас очдог байлаа. Ийм олон жилийн найрамдал маань киноны хамтын ажиллагаанд хүргэсэн юм. Тэд өмнө нь хэд хэдэн кино хийж байсан болохоор надад санал тавихад би дуртаяад зөвшөөрсөн. Тэ хин чин казах юм. Бид казах шээ. Бид бурятууд. Съемки проходили летом. Зураг авалт өнгөрсөн 100 улаан удад явагдажээ. Бурайд цаг илүүтэй нэртэй энэхүү кинонд адал явдал, нийдэм, драма хослсон түүх бөгөөд үзэгчид инээж бас сэтгэл хөдлөн бодолд автах боломжтой гэж зохиолчид амлаж байна. Кино хоёр найзын нөхөрлийн тухай өгүүлнэ. Бид нэгэндээ туслахын тулд бүхнийг хийдэг. Я играл человека, Би арга хэмжээний хөтлөгчийн дүр тоглосон. Гэхдээ зүгээр нэг хөтлөгч биш. Тайсны конференцийн маягийн хүн юм уу да. Зураг авалт эхлээд л тун төвөгтэй ажил гэдгийг нь ойлгосон. Камерын ард зөвхөн нэг хүн биш маш олон хүн байдаг. Бусад жүжигчид, техникийн ажилчид, туслахууд гээд бүгд анхаарал татна. Тэднийг тоохгүй зөвхөн камер руу анхаарч тоглоно гэдэг хэцүү байсан. и работать вот в камеру. Для Егора съемки. Егорын хувьд зураг авалтын ажил 12 өдөр үргэлжилсэн ч түүний хувьд тэр цаг хугацаа нэг амьсгаагаар өнгөрсөн мэт. Тэрээр ажилдаа умбан орсон гэнэ. Это была работа Үнэхээр сэтгэл хөдлөм гайхалтай туршлага байсан. Би энэ бүхнийг дахин мэдрахийг хүсэж байна. Камерын цаадах тэр ертөнц үзэгчийн хараагүй тэр орон зай, энэ бүх үйл явц үнэхээр иж хэдийн юм шиг санагдсан. Миний хувьд энэ бол мартагдчихгүй туршлага бөгөөд дахин оролцохыг үнэхээр хүсэж байна. хотелось бы повторить, конечно, да. Премьера в Чите пройдет. Киноны нээлт Читай хотын Бригантина кино театрт 11-р сарын 6-нд болох бөгөөд үнтэй зэрэгцэн бурайд болон эрхүү мужуудад дэлгэцнээ гарна. Гуравд удаагийн Якутийн хүүхэлдэйн киноны наадам Якут улсын залуу болон туршлагатай аниматоруудыг нэг дор цуглууллаа. Албан ёсны хаалтын арга хэмжээнд 50 орчим уран бүтээлийн талбай ажиллав. Тэдний нэг нь зураг зурах бүс бөгөөд энд хүүхдүүд өөрийн үлгэрийн баатраа бүтээх боломжтой. Би нэг юм хийлээ. Гой зурах гэж хичээлээ. Тийм ээ, би хүүхэлдээ үздэг. Пиксикүүдүүд их дуртай. Наадмын интерактив тоглоомын бүс хамгийн олон хүнтэй хамгийн эрэлттэй хэсэг байлаа. Энд хүүхдүүд ч насанд хүрэгчид ч хамтдаа тоглон хөгжилдөж байна. Фестиваль жил ирэх тусам улам бүр хүрээгээд хэлж байгаа. Анх ердөө 20 орчим уран бүтээлч оролцож байсан бол энэ жил тэдний тоо 100 авчээ. Би Токио сувгийн эрхлэгч, олон хүүхэдтэй ээж хүн. Бид өдөр болгон хүүхэлдээ хийх ажлаа хийдэг. Сааха олон нийтийн сүлжээний үзэлд 24 сая хүрдэг юм. Бүр тэрнээс ч их үзэх нь байгаа. Энэ нь бидний хийж байгаа ажил. Үзэгчдэд маань хэрхэн хүрч байгааг илэрхийлдэг юм. Би Току хүүхэлдэд дуртай. Току сувгийг үзээрэй. Хаалтын үйл ажиллагааны зөвхөн мастер класс, зураг зурах, нүүр будаа зогсохгүй хүүхэлдэйн киноны тусгай үзүүрийн бүс ажиллалаа. Энд зочид Якутийн аниматоруудын бүтээсэн жинхэнэ урлагийн төвшөнд хүрсэн хүүхэлдэйн киног үзэж танилцсан юм а. Өнгөрсөн онд эхний улирлаа гаргасан. Гол дүр нь хойд нутгийн дагны Имана бөгөөд тэр найзуудтайгаа хамт амьдтад тусалдаг юм. Одоо бид 2 дугаар улирлыг хийж байна. Манай баг 3 хүнтэй. Эхний ангиудыг 1 жил гаруй хугацаанд хийсэн. Энэ улирлын эцэст 2 дугаар хэсэг нь гарна.
На сегодняшний день Өнөөдрийн байдлаар Товко телевизийн хүүхдийн уран бүтээлийн алба 300 гаруй анги бүтээжээ. Энэ оны төгсгөлд тус телевиз үзэгчдэд зориулан 3 шинэ хүүхэлдэйн цуврал мөн олон нийтийн хамгийн хайртай Товко хүүхэлдэйн киног бүрэн хэмжээний хувилбараар гаргаж бэлэг барих гэж байна. в полном метре. Даяна Федорова, Виктор Дьячковский, Якутск. Свой бизнес. Хадгаламжчин Ван Гуйжин өөрийн бизнесийг анх гэрийн захиалгаар хэдхэн хувцас ойж эхэлжээ. Гэвч олон жилийн уйггүй хөдөлмөрийн үр дүнд түүний жижигхэн урлан нутгийн брэнд болон хувирч Ван Гуйжиний хадгаламжтай хувцас одоо хятад даяар худалдаалагдаж байна. Китаю. Бид Мяо загварын хувцас худалдааны 20 гаруй дэлгүүр нээгээд байна. Манай гэр бүлийн бизнес одоо жилд $206,000 ашигтай байна да. Мяа үндэсний уламжлалт хатгамлыг шин түвшинд гаргахад Пен Ич мөн хувь нэмрээ оруулж байна. Тэр магистрийн зэрэг хамгаалсны дараа хотын захиргааны ажлаа орхиж нутаг бутсан өөрийн компанийг байгуулжээ. Бид уламжлалт Мяохи угалзыг илүү хэлбэрчилж, орчин үеийн загвартай хослуулах хэрэгтэй. Ингэснээр хатгамал хүмүүсийн өдөр тутмын амьдралын нэг хэсэг нь болж чадах юм. Благодаря усилиям. Пенгийн хүчин чармаалтаар Мяа үндэсний олон эмэгтэйчүүд өөрийн ур чадварынхаа ачаар тогтвортой орлоготой болсон байна. Пингигээс сурсан бүхэн миний ур чадварыг үнэхээр дээшлүүлсэн. Би хүүхдүүдэд асарахын хажуугаар мөнгө олох боломжтой болсон. Одоо хамгийн гол нь улам сайн болохыг л хүсэж байна. Новые бизнесмены. Бизнесийн шин загварууд эртний гар урлыг орчин үеийн хэлбэрт оруулж байна. Бэйнийн тойргийн оршин суугч Ван Хуэй богино хэмжээний бичлэг болон цахим дэлгүүр ашиглан өөрийн уулархаг тосгоноос хол байгаа хэрэглэгчдэд хүрч чаджээ. Онлайн худалдаа хурдцтай өсөж байна. Улам олон хүн манай ажлыг үзэж чадаж байна. Би энэхүү уламжлалт хатгамал улам өргөжөөсэй гэж хүсэж байна. В городе Тяньси. Харин Цянси хотод өөрчлөлт бүр илүү мэдэгдэхүйс явагдаж байна. Ядуурлыг бууруулах жижиг урлангаас эхэлсэн ажил одоо 2 компани 14 студ бүхий томоохон үйлдвэрлэлийн төв болон өргөжөж 200 гаруй хатгамалж ажиллан жил бүр бараг $700,000 ашиг олдог болжээ. Энэ жил би $15,000 ашигтай ажиллах зорилго тавьсан. Миний байгалийн будагч бодистой хатгамал овоо алдаршиж байна. Би энэ хүрсэндээ сэтгэл хангалуун байгаа. Сегодня продукция. Өнөөдөр Мяу хатгамал бүхий бүтээгдэхүүн хятадын хилээс давж гадаадын зах зээлд хэрэглэгчтэй болж байна. Эртний энэ урлаг орчин үеийн загварын салшгүй хэсэг болон хувирчээ. Современной моды. Ли Цюн, Александр Яровой, CGTN. Бомбд тээврийн болон нисхийн компаниудын 400 гаруй төлөөлөгч төрийн албаныхан Шанхайд болсон 2 өдрийн хойд эргийн Баятан логистикийн форумд цугларлаа. Форумыг Хуанпэ мөрний ирэг дээрх орших Шанхай бомбын терминалаар алдартай тус дүүргийн нэрээр нэрлэжээ. Бид үр ашиг цахимжих мөн доктортой хөгжлийн асуудалд анхаарч ажиллаж байна. Шанхай бол дэлхийн тэргүүлэх бомбуудын нэг бөгөөд салбарын удирдагчдыг нэгтгэх бүрэн нэр хүндтэй хот гэдэгт би итгэдэг. Форумд оролцсон дэлхийн усан тээврийн зөвлөлийн гол сэдв нь доктортой хөгжил. Тус зөвлөл 2050 он гэхэд усан тээврийн салбарт нүүрс төрөгчийн саармаг байдлыг хангах зорилго тавьжээ. Энэ нь юуны өмнө байгальд ээлтэй төлс нэвтрүүлэх замаар хэрэгжинэ. Уг төлөвлөгөө нь Хятадын 2060 он хүртэл нүүрс төрөгчийн саармаг байдалд хүрэх зорилготой нийцэж байгаа тул Хятадын тээврийн яам Циндао, Гамбург, мөн Шанхай, Мельбурн бомбтуудын хооронд ногоон усан тээврийн коридор байгуулахаа нэлэгдэжээ. Өнөөдрийн сэдв мэдээж урам зориг өгч байна. Шанхай бомб бол дэлхийн хамгийн том, харин Мельбурн бол Австралийн хамгийн ачаалттай бомб. Хятад Австралийн хоорондын худалдааны хэмжээ асар их тул ханган нийлүүлэлтийн сүлжээг нүүрс төрөгчөөс ангижруулах нь маш чухал ач холбогдолтой. Шанхай бомбд дэлхийд анх шингэрүүлсэн байгалийн хий болон метанолын усан онгоц хоорондын шахалт тээвэрлэлтийн технологиг нэвтрүүлжээ. Эдгээр түвшин тэнгисийн тээврийг ногоон болгон хувиргах үйл явцад мазутын гол өрсөлдөгч гэж тооцогддог. Форумын хүрээнд мөн уламжлалт агаарын тээврийн баг хурал болж дэлхийн тээврийн уялдаа холбоог өргөжүүлэх асуудлыг хэлэлцлээ. 2024 оны эхнээс бид дунд болон холын цай 23 шинэ олон улсын чиглэл нээлээ. 12 дугаар сарын 4-нд Шанхай Аргентин чиглэлийн нислэг эхэлнэ. Ингэснээр манай нислэгийн сүлжээ дэлхийн бүх твийн 160 улс бүс нутгийн 1000 гаруй чиглэлийг хамрах болно. Алексей Кан, Ван Хунзя, CGTN.